За бүгдд нь өглөөний мэнд хүргье. Тэ хамарцгаа. Улаан дэлгэр цагаар хоёр үл мэндэд тордоод алхдаг, шогшдог. Бүр одоо мондгууд нь бол гүйдэг. За тэгээд араас нь сайхан дасгал хөдөлгөөнөд хийдэг. Ийм сайхан чанар манайханд бас ер нь их сайхан хэвшчлээ шүү. Надад л тэг санагтаа л тэр өглөөд ажлын өдөрч амралтын өдөрч маш их олон хүмүүс гарч алхаж байгаа, гүйж байгаа. Өөрийнхөө эрүүл мэнд цаашдаа амьдрал ахад оруулж байгаа маш том хөрөнгө оруулалт хийж байна. Үнэхээр бахархам сайхан байдаг шүү. За ингээд өөрийнхөө жижигхэн туршлагаа суулцъя. Амар хүндэр хүлээлттэй үр дүн хардгүйгээр хийдэг өдөр тутмын болцсон энэ сайхан дэвшлийн маань нэг хэлбэр бол энэ нэг өглөөд гараад нэг жоохон алхдаг, жоохон шогшдог, гарч ирээд нэг дуусаад нэг жоохон хөдөлгөөн хийчихдэг. Энэ байдлаар юм аа. Тэгээд олон хүний зүгээс хэлж байгаа даа энэ нэг саналыг, нэг сайхан дадлыг хүлээж аваасаа гэж бодсон доо. Энэ хөрчлөгийг хийж байна. За би өглөө 7 км багхан шогшоо хийсэн. Тэгээд гүйж ирээд хийдэг дасглаа та бүхэнтэйгээ хуваалцах чинь. Нэг үгээр хэлбэл яг амархан тэгээд залхуун хийчихэр залхуун дээрээ тавьчихсан үедээ хийждэг дасгал шүү. За амьсгалын дасгал хийх нь ойлгомжтой. Хийгээд дууссан. Ингээ гарынхаа дээд үеэс хөдлөгч 1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30 31 32 33 34 35 36 37 38 39 40 41 42 43 44 45 46 47 48 50 51 52 53 54 55 56 57 58 59 60 61 62 63 64 65 66 67 68 70 71 72 73 74 75 76 77 78 79 80 81 82 83 84 85 86 87 88 89 90 91 92 93 94 95 96 97 98 100 101 102 103 104 105 106 107 108 110 111 112 113 114 115 116 117 118 119 120 121 122 123 124 125 126 127 128 130 131 132 133 134 135 136 137 138 140 141 142 143 144 145 146 147 148 150 151 152 153 154 155 156 157 158 159 160 161 162 163 164 165 166 167 168 1
11, 12, 13, 14, 15, 16, 17, 18, 19, 20. За тэгээд дугуйгаар 1, 2, 3, 4, 5, 6, 7, 8, 9, 10, 1, 2, 3, 4, 5, 6, 7, 8, 9, 10. 1, 2, 3, 4, 5, 6, 7, 8, 9, 10. Тухайн үе 1, 2, 3, 4, 5, 6, 7, 8, 9, 10. За хараад хийгээд гараа. 1, 2, 3, мөрний үе 4, 5, 6, 7, 8, 9, 10. 1, 2, 3, 4, 5, 6, 7, 8, 9, 10. За ингээд толгоор орно. 1, 2, 3, 4, 5, 6, 7, 8, 1, 2, 3, 4, 5, 6, 7, 8, 1, 2, 3, 4, 5, 6, 7, 8. За нэг эргүүлээд өгчий 2, 3, 4, 1, 2, 3, 4. За мөрний үеэр одоо жоохон идэвхтэйхэн шиг эргүүлээд өгч шүү. 1, 2, 3. 1, 2, 3 дахиад 1, 2, 3. 1, 2, 3. За гарын таталт шээжний таталт 1, 2, 3, 4. 1, 2, 3, 4. 1, 2, 3, 4. 1, 2, 3, 4. За гараа. Сайхан ташаантаа аваад сээж таазны нурууны 8 тоо тасгал. Идэвхтэй манайх 1, 2, 3, 4, 5, 6, 7, 8. 1, 2, 3, 4, 5, 6, 7, 8. 1, 2, 3, 4, 5, 6, 7, 8. За таазар сах эргүүлээд өгч 1,
2 3 4 нөгөө тийш 1 2 3 4 за тэгээд 2 тийш нь найгаад хөдлөөдөх нуруу хөвлий за үүний дараагаар хөлөө сайхан сууллаад өнгөн шидлээд за энэ дараагаар хөнгөө суулт хийчих. Ихгүй суул халан байхгүй бол нөгөө сууж босч чадахгүй болсод бол тэр нь бас ер нь нэлээд чангарсан хэцүү болцоосод байгаа даа манайхан дотор. Тийм бол энүүхэндээ 1 2 3 4 за хэрвээ сууж чадах юм бол хамаалах 1 2 3 4 хөл дээр баг зэргийн суултууд 1 2 3 4 нөгөө талдаа суугаад 1 2 3 4 за хажуу тийш 1 2 3 4 нөгөө талдаа 1 2 3 4 за ингээд өдгийнхээ хоёр руу сайхан оруулж игээд хөнгөн хөлөө хоорондоо жоохон зайтай зэргийн зайтай хаад өдгнөөс дээдлээ гараа тавиад 1 2 3 1 2 3 за сулж өгөөд шагаагаар цөөхөн тоогоор 1 2 4 1 2 3 4 1 2 3 4 1 2 3 4 за ангил болоо. За тэгээ нуруу жоохон сонголтын тасгал хийчихвэл гараа сайхан газар хүрдээр үргээд эсвэл ингээд жоохон байрчдаг. Хамраар амьсгаа аваад гаргаад тэгээд ирэхэд нуруу чинь лүүтэй сайхан ажиллаад эхэлнэ. За ийм хөнгөн тасгалыг өглөөд хийчих болно. Орой жоохон алхдаг усуд бол алхалтынхаа дараагаар хийгээд оройд яг залуучууд ялангуяа гүйлтээр хичээлж байгаа залуучууд энэ төр бол хүмүүс энэ төр бол оройны гүйлтийг бас хийдэг. Энэ гүйлт гэхдээ яг гүйлтийн тухай мэдлэг хомс байгаа бол шүн гүгээд идэх учраас залуучуудаас нэгэнд шахуу хөтөлбөрт хамрагдсан тэмцээний бэлтгэлтүүд гүйлтүүд энэ төр явж идэг учраас энийг хийж идэг байх гэж би боддог. Өөрөө ч гэсэн яг тэгж хийжсэн. Гэтэл бүх спорт дасгалууд унтахаас өмнөх ялангуяа энэ энерги шатаасан жоохон төлхөө хийх гэж асуулууд бол унтахаас доор хаяж цаг 30 минутаас 2 цагийн өмнө хийгдсэн байх ёстой, хийгддэг гэж би заалгаж ирсэн учраас залуучуудыг бас зөв хийж байгаа хаа гэж итгэж байгаа. Яг орж ирээд шууд унтах юм бол тэгээд бол тэр шиг худлаа юм байхгүй. Ялангуяа хөдөлгөөн хязгаарлагдаад удацсан байгаа хүмүүс энэ төр бол зүгээр сайхан алхаа бол зүгээр. Гэхдээ оройны алхаа бол тийм эрчимтэй алхаа хэрэггүй. Агаарлалт зүрхэнд сайхан таашаал өгөх тийм агаарлалтын зөөлөн алхаа байж байгаа. Тэгээд амархад бас гэмгүй гэж зөвлөе. Яа иймэрхүү сонтой шинэ сар маргааш шинэ ажлын өдөрт нь тэгээд амжилт хүсье. Нэг цэцэрлэг орж иж гэж дасгалаа хийдгийг манай энэ ч гоё намуухан зөөлөө. Гэвч энд одоо оройд хүмүүс их цугладаг. Арх дар суудаг бол тайна зөндөө пяв янз бүрийн юм. Хог энийг одоо нэг сэгслээ да бас хүүхдүүд орж ирж тоглодог болохоор болно. За өдрийг сайхан